Улсын их хурлын гишүүн Ж Ганбаатрыг 2020 он 20 онд бол төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээр нь бол авилгалтай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, улсын их хурлын ёс зүйн байнгын хороонд бол гомдол гаргаад өгч байна нотлох баримтын хамт. Тухайн иргэн хүн улсын их хурлын гишүүн болохоор тухайн тойргоос гарсан улсын иргэдийн төлөөлөгчдөд 500 сая төгрөг амлаж 200 саяын бэлнээр өгөж тухайн дүүргээ бол хууль бусаар төрийн эрхийг бол хууль бусаар мөнгөөр худалдаж авсан гэдэг нь бол тогтоогдоод тэр нь бол нотлох баримтаар CD-н дээр дуу хүчлэхийн хамт бол байгаа. Гэхдээ өөртөөх нь ярьж байгаа оргилын одоо Ж Ганбаатрыг бол өөрөө би 200 сая төгрөгийг бол Магна баярт өгсөн. 500 сая төгрөгөөр тохиролцоод би 200 сая төгрөгийг бол Магна баярт өгөөд Баянгол дүүргийн төрийн эрхийг бол хууль бусаар авсан. Өөрөө бол намдаа 2 тэрбумыг төлөөд улсын их хурлын гишүүн болсон гэдгээ бол өөрөө ингээд хууль бусаар улсын их хурлын гишүүн болсон гэдгээ хүртэл өөрөө ингээд ярьчихж байгаа.